За найзуудаа Photoshop програмаар хүний фото зургийг засварлах гэсэн сэдвийг цааш нь үргэлжлүүлье. За бид нар энэ хэсгээр dodge буюу гэрэлтүүлэх, burn буюу төөнөх, sponge буюу зөөлөн хөсгөр эрзэн гэж орчуулагдах командуудын тухай үзнэ. За ингээм тулд бид нар эхлээд дасгалын хавцнаас 2 файлыг нээе. Healing Paths 5 гэсэн Photoshop үргэлжлэлтэй файлыг нээж байна. За Best Friends гэсэн бас Photoshop файлыг нээлээ. За ингээд энэ хоёрыг харьцуулаад үзэхэд бид нар энэ dodge гэсэн функцийн тусламжтайгаар гэрэлтүүлэлт хийж өгнө нүдний хэсэгт нь. За мөн burn гэсэн командын тусламжтайгаар бид нар хөмсгөний доорх хэсэгт бор хүрэн тэн оруулж өгнө. За үүнээс гадна бид нар тэр шар өстэй эмхтэн шүдний хэсгийг sponge гэсэн командын тусламжтайгаар цайруулж цагааруулж өгнө. За яаж хийхийг одоо бүгдээрээ үзцгээе. За зүүн талд байх босоо панелд бид нар dodge команд нь болохоор үзүүртэй бөөнхий тийм саваархан дүрстэй icon байна. За гарны зурагтай нь болохоор burn гэсэн команд байна. За sponge гэсэн нь болохоор тийм хөлсгөр материал байна. Бөөнхий материал байна. За бид нар эхлээд энэ үүсгэсэн давхаргуудаа нэг давхарга болгох хэрэгтэй байна. Дан нэг давхарга. Инхийн тулд бид нар layer зэснээс merge visible гэсэн командыг сонгож болно. Shift Ctrl товчийг дарангаа E товчийг дарна. За ингээд бол дан background нэг давхарга үүссэн байна. Би болохоор давхаргууд хийсэн өөрчлөлтүүдээ хэвээр нь байлгаад энэ давхаргуудыг бүгдийг нийлүүлсэн нэг давхарга үүсгэмээр байна. Ингээхийн тулд Shift Ctrl товчийг дарангаа бас Alt E товчийг дөрвөн товчны ослыг зэрэг дарна. За энэ давхаргадаа нийлүүлсэн гэсэн нэр өглөө. За хэмжээг нь 150 дээр тавья. Биернийхээ хэмжээг exposure буюу гадны нөлөө илрүүлэлт гэсэн командын хэсгийн утгыг 50 дээр тавиад шар үстэй эмхтэн нүдний хэсгийг гэрэлтүүлж өгч байна. Нүдний доторх хэсгийг гэрэлтүүлж өгч байна. За хэтэрхий гэрэлтүүлэлттэй байна. Ийм учраас Ctrl Alt Z товчийг хэд товшиж буцааж анхныхаа байдалд оруулж байна. За би бүр үүсгэсэн давхаргаа хүртэл байхгүй болгоцсон байна. History panel-аас бид нар name change гэсэн мөрийг сонгоод за нийлүүлсэн гэсэн давхаргаа гаргаад ирж байна. За exposure гэсэн утгаа 30%-ээр тавиад дахиад шар үстэй эмхтэй нүдний хэсгийг нэг дагууд нь гүйлгээд будаад өгье. За бараан үстэй эмхтэй нүдийг будахын тулд exposure гэсэн хэсэгтээ 50% гэж тавиад нүдний хэсгийг будаад өглөө. За ингээд бид нар яг тэр сормоосны дээдлийн зохины дээд од хэсэгт илүү гарсан гэрэлтүүлэлтийн бодолтыг бид нар арилгахын тулд History panel-аас бид нар тэр биерний зурагтай хэсгээ идэвхжүүлгийг аваад Name change гэсэн мөрөн дээр авч тавиад за тэгээд History brush буюу одоо өмнөх байдалд байсан гэсэн төлөвийн биерээ аваад идэвхжүүлээд за тэгээд зохиныхон дагуу будалтай хийгээд өгөхөд өмнө илүү гарсан гэрэлтүүлэлтийн бодолтын хэсэг маань байхгүй болж байна. За нөгөө нүдийг бас зохиныхон дагуу будаад өгье. За одоо бараан үстэй эмхтэн бас зохины хэсгийг дээдлийн хэсгийг будлаа. Доотлын хэсгийг будлаа. Хуучин байсан хэсгүүд нь тодорч гарч ирж байгаа та нар харж байгаа бах. Доотлын хэсгийг будлаа. Дээд хэсгийг будлаа. За бид нар dodge буюу
гэрэлтүүлэх гэсэн функцийн тусламжтайгаар энэ хоёр эмэгтэй нүдэн доторх хэсгийг гэрэлтүүлж өглөө. За одоо бид нар бөөн буюу төөнөх гэсэн хэрэгслийн тусламжтайгаар тэр хүнсгний доотлын хэсгийг тэн тавьж өгье. За 50% дээр арай тод байна. 20% дээр тавиад өглөө. За нэг татаад өгье. За бор хүрэн тэн тавигдж байна. За нөгөө нүдийг бас тавиад өгье. За баруун үстэй эмэгтэй бас хөмсгний доорх хэсэгт бор хүрэн тэн тавьж өгч байна. За нөгөө нүдний доор нь бас тавьж өглөө хөмсгнийхэн доор. За бөөн гэсэн хэрэгслийг ийм байдлаар ашиглаж болно. За баруун үстэй эмэгтэй тэр духны дээрх хуйхны цагаарсан хэсгийг жоохон будаад өгье бас. За ийм байдлаар бид нар бөөн гэсэн буюу төөнөх гэсэн командыг ашиглаж болох нэ. За энэ хоёр эмэгтэй нүрийн хэсгийг гэрэлтүүлж өгье. Жоохон гэрэлтүүлэлт хийж өгье. Бүхлээр нь инхийн тулд эргээд dodge гэсэн командыг сонгоод range гэсэн мөрөнд highlights гэсэн төлөвийг сонгоод биенийхээ хэмжээг 2500 дээр тавиад за тэгээд шар үстэй эмэгтэй нүүр хэсэгт нэг товшилт хийлээ. 50% бол арай их байна. Арай их гэрэлтүүлэлттэй байна. Ийм учраас 20% дээр тавиад за нэг товшоод өгье. За нэг товшлоо болж байна. Баруун үстэй эмэгтэй нүүрийн хэсэгт нэг товшилт хийж өгье. За болж. За ийм байдлаар бас нүрийг бүхэлд нь гэрэлтүүлэлт хийж өгч болж байна. За одоо энэ шар үстэй эмэгтэй шүдний хэсгийг яаж цайруулах вэ? Тухай үзье. За ингэхийн тулд биенийхээ хэмжээг багасгаад бид нар sponge tool буюу зөөлөн хөвсгөр идгсэн командыг сонгоод mode гэсэн хэсэгт бид нар desaturate гэсэн утгыг аваад flow гэсэн хэсэгт 50% гэж тавьж өгөөд за биенийхээ хэмжээг 80 дээр тавиад 125 дээр тавьж байна. За тэгээд дагуун будаад өгнө. За ингээд хэд будсны дараа цэнхэр цагаан туяатай болж ирж байна шүд маань. За ингээд хэд будаад өгнө. За яг уруулын үзүүр хэсгүүдэд цэнхэр туяа туссан байна. Будагдж байна. Бид нар дараа нь тэрийг өмнөх нөгөө history brush гэсэн хэрэгслийн тусламжтайгаар үүнийг арилгаж болно. Шүд маань ерөнхийдөө цэнхэр туяатай боллоо. Flow гэсэн өнгийг 20 дээр тавиад бас будаад өгч болно. За шүдний уг хэсгүүдээр нь бас сайн будаж өгөх хэрэгтэй байна. За илүү гарсан хэсгүүд санаа зовлтгүй дараа нь илүү гарсан хэсгүүдээ бид нар буцаагаад хуучин хэвийн байдалд оруулж болно. Яаж оруулахыг одоо бид нар үзнэ. За history panel-аас бид нар sponge tool гэсэн анхны командын дээрх dodge гэсэн tool мөрийг итгэжүүлээд тэгээ бид нар уруулын тэр хөгөрсөн хэсгүүдийг хуучин байдалд нь оруулж байна. За ингээд хуучин байдалд нь уруулынхаа өнгийг орууллаа. Жижигрүүлээд харъя. За бас нэг өөр аргаар шүдийг цайруулж болно. Бид нар quick selection гэсэн биерний тусламжтайгаар шүднийхээ хэсгийг selection хийж авна. За яа selection гэдгийг бид нар өмнөх хичээлүүд дээр үзсэн. Тэр биерний дуурах доторх нэмэх хэсэг нь болохоор бид нар нэмж сонгож авна. Хасах хэсэг нь болохоор хэрэггүй хэсгээ хасаа явуучих боломжтой. Бид нар энэ функцийг яаж ашиглахыг жишээн дээр өмнө нарийн тодорхой үзсэн. За энэ биерээ ашиглаад шүднийхээ хэсгийг selection хийгээд авлаа. За тэгээд бид нар энэ selection хийсэн хэсгээ copy-дод
Дараа нь тусдаа давхраг болгон paste хиймээр байна. За энэс өмнө бид нар dodge гэсэн буюу гэрэлтүүлэх гэсэн бирээ функц ашиглаад за тэр дээр context sensitive мөрөнд зурвас range гэсэн утгыг mid tone дээр тавиад exposure гэсэн утгыг 50% дээр тавиад за будаад үзье. За цайрчин хэтэрхий цагаан болсон байна. За бид нар яг үнийг дараа нь янзалж болно. За одоо Ctrl давчиг дарангаа H давчиг дарахад тасраа зураасаар selection хэсэг маань харагдахгүй байгаа боловч цаана selection хийсэн хэсэг маань хэвээрээ байна. За тийм үгүйг хараад үзье. Exposure утгыг 30% дээр тавиад бодоод үзэхэд нэрэн шүдний маань зөвхөн тэр хэсэг будагдж байгаа нь харагдаж байна. За нийлүүлсэн гэсэн давхаргынхаа урдлын идэвхжүүлгийг аваад copy merge гэсэн командыг edit-снээс сонгож байна. За copy хийгээд эргүүлээд нийлүүлсэн гэсэн давхаргынхаа урдлын идэвхжүүлгийг идэвхжүүлээд edit-снээс paste буюу буулгах гэсэн командыг дуудахад тусдаа layer 1 гэсэн давхаргад бидний саяхан сонгосон шүдний маань хэсэг буулгагдсан байна. За энэ хэсгээ идэвхжүүлж байгаад бид нар opacity буюу нэвчилтийг бид нар тохирох хэмжээнд нь харж байгаа тавьж болно. За нэгээр нь би явуулж байна. 22, 21, 20. За хэтэрхий цагаан байна. За ихсгий. За ихсгээд 28, 30 дээр тавиад үзье. 32, 35. За 40 дээр бол боломж юм шиг санагдаж байна. За 40 дээр тавилаа. Хэтэрхий цагаанч биш. За цэнхэр бас хөхт баянууд нь бас үл ялах мэддэхгүй болсон байна. За ийм байдлаар найзуудаа dodge буюу гэрэлтүүлэх, burn буюу төөнөх, sponge буюу зөөлөн хөвсгөр эрзэн гэсэн командуудын тусламжтайгаар бид нар хөрөг зургийг, фото зургийг retouch хийх буюу засварлах боломжтойг энэ жишээн дээр энэ дасгал дээр үзэж дууслаа.